Сайн байна уу? Монголын аюул жуулчлал амаа гэдэг төслийнхаа хүрээнд та бүхэнд дотоодын хамгийн шилдэг амралтын газар кемпүүдийн бичлэгүүдийг танилцуулгын хамт бэлтгэхээр одоо Монгол утгаар баярлалаа байна. Тэгээ эзэн хааны морь түвшин дээр ирж байгаа хүмүүсийг хаана амрахаа сайн мэддэггүй бол энэ амралтын газрыг бас би танилцуулъя гэж бодож байна. За Монгол хаад гэдэг энэ амралтын газрын тухайд гэвэл энэ бол яг үндэсний өв соёл Монгол хүний мэдэх ёстой тэр өв уламжлалыг одоо илүү хадгалж үлдсэн. Тэгээ ялангуяа амрагч жуулчдад танилцуулах зөндөө олон одоо үзүүртэй тийм нэг гоё амралтын газар байгаамаа. За сайн байна уу? За энэ Монголын аюул жуулчлал гэдэг нэг одоо төсөлдөө зориулаад юм бүх амралтын газруудыг танилцуулж байгаа. Тэгээ танахыг бас ингээд төсөлдөө оруулмаар байна. За ингээд амралтын газрыг одоо зоогийн өргөнд нь ингээд морилж байна. За сүүлд Монголын амралтын газрууд бол одоо үндэснийхээ өв соёлыг хамгаалах, дэлгэрүүлэх тал дээр нэлээд шаргуу ажиллаж байгаа. Тэгээ энэ амралтын газар ч гэсэн одоо жуулчтай ирэхэд бол нэн тохиромжтой юм газар байгаа. За үзүүж харах зүйл ихтэй. Тэгээд яг л музейд орж ирсэн юм шиг л мэдрэмж төрж байна да. Жуулчид зориулсан зураг даруулж болохоор ийм бас үндэсний өв соёлтой холбоотой зүйлүүд дэлбэг байна. Зураг авах кинонд ашиглаж болохоор юм байна. Зураг одоо өдөрслөх орлогын олон бүтээлүүдийг энэ ч ингээд багтаасан байна. За энд болохоор энэ VIP өрөөнөө тий? Караоке VIP. За энэ чинь хойноос юм. Караоке VIP өрөөнөө зочдтой тоглон суухад их тохиромжтой гоё өрөө. За ингээд за Монгол тооно ол сүлүүд монголчууд их одоо гэртээ бас тогтоодог болсон байна. За энэ ширээнүүд нь дандаа доороо ийм арга байршуулсан байна. За суухад тухалтай гэд одоо энэ ямаана ирсэн бас байршуулжээ. За Монгол хаад амралтын газрын бас нэг өвөрмөц гой зүйл бол одоо ийм гэр байгаа. Одоо гэр урлан гэж хэлж болохоор гэр музей гэж бас хэлж болно. За энэ ч жишээлбэл гэрийн баруун талаар бол урлан хийдэг одоо бүтээл төрөдөг багжууд байна. Дээрээс нь түүхэн чухал одоо энэ жишээлбэл одоо энэ ингээ буу ах жишээтэй. Жуулчид зориулаад зураг даруулах одоо бусад зүйл хэрэглэдэг. За энэ болохоор манжийн үеийн одоо цахир буу байна. За энэ чинь ингээ жишээлбэл манж чин ус гэдэг ингээ бичсэн баг жишээтэй. За тэгээд энэ гэрт орсон хүмүүс бол яг үндэсний соёлтой холбоотой сонио хачин бүхнийг одоо таньж мэдж сурах боломжтой. Тэгэхээр энэ ирж амарж байгаа хүмүүс бол зүгээр нэг одоо гэртээ ингээд өнгөрөөх биш. Сайхан энэ одоо урлагаар зочилж монголчуудыг хийдэлж хэрглэж байсан тэр нандин зүйлсийн талаар олон зүйлийг мэдж болох юм аа. За энэ амралтын газар жишээл энэ эсхий ширдгээ өөртөө ингээд хийдэг байх нь. За тэгээд мэдээж алан мэлхийгээд одоо шагаан тоглоом энэ бүх зүйлүүд одоо ингэж байж байна. За энэ амралтын газрыг ажилуулдаг Жамбал гэдэг ах бол өөрөө одоо юу маш сайн уран бүтээлч. Тэгээд Монгол өчгөр бичин зураг зуурн хувц айн өртөө яг үндэсний гэсэн бүх юмыг л энэ чинь за одоо энэ ингээд урлан дээр бас Монгол өчгөр бүтээлээ төөрөвж байгаа ийм байдалтай байна. За энд өөр одоо шил түүх соёлтой холбоотой маш олон сонирхолтой зүйлүүд байгаа. За жишээл энэ
эрт цагт хүүхдээ ингэж пүүлдэг байсан. Энэ чи юу гэдэг гэлээ? Өөжин. За өөжин гэж байна. За эртний Монгол гэрт бол ор бол нэг ийм байсан юм байна. За тэгээд эмхтэй талдаа бол одоо энэ дээл жуулчид ирээ зураг авахд даруулахад энэ үндэсний хувцас өмсч болох нь дээрээс нь дээр хэрглэжсэн. Одоо зүйлсийг энэ ч ингээд маш олноор нь гоё ингээд цохилуулад хадгалсан байна. Энэ бол маш чухал. За тэгээд одоо энэ дээр энэ жишээлбэл савхаар хийсэн юм. Арсан. Ташмаг гэдэг одоо энэ одоо сархан мархад голцоо ирэх бах тий? Сүү арг. Хаха. Энэ дотор нь тэгэл арсал бах уу? Тэ? Дотроо. Аха. Хүрээ арсаар ингээд. За ийм гоё. Музей дотроо ийм музейтэй амралтын газрууд бол Монголд бол маш ховроо. Тэгэхээр энэ ч ярьж амрах шиг хүмүүс бол энэ амралтын газраар гэр бүлтэйгээ ирээд хүүхдүүддээ үндэсний өв соёлтой холбоотой сонирхолтой зүйлүүдийг бас тайлбарлуулах гэж найдаж байна. За амралтын газрыг хамгийн түрүүнд юугаар шинждэг вэ гэвэл нийтийн бие засах хөрөөгөөр нь шинждэг. За энэ бол ерөөхдөө нэг юм өрөө байна. За эндээ болохоор за дүүш өрөө гэд ийм дүүштэй юм байна. За гадна дээр их тэгэргүүд бас хүмүүст үзүүлэхээр ингээд хэлсэн байна. За та бүхэнд Монгол хаад амралтын газрын хүндэтгэлийн өргөөг хэлцүүлье. За энэ ингээ хаалга жишээ Монгол арга гэж ухаж хийсэн. Ийм маш одоо нарийн хийсэн тийм үсгийн бүтээл байна. За өөдлөх айлгууднасаа гэдэг энэ сайхан өргөөг дотроос нь самхан үзүүлье. За хаалган техникой ажиллах. За хаалган дотроос за Монгол гэрт орохдоо баруун хөлөөрөө орно. За ингээд хоймор нь хоёр харсантай авдар том ширээтэй. За энэ ингээд авдар бүх юм дандаа юм гар аргаар одоо сэлбэр хийсэн юм гоё гэр байна. За миний хувьд бол зөндөө олон гэр үтсэн. Энэ бол бас л хамгийн гоё гэрүүдийн тоонд бол яхаа аргагүй орох юм байна. За авдрыг ингээд та нарт үзүүлэхэд ийм гоё хийсэн байна. За сандалч гэсэн маш өрмөц. За ширээгийн жишээлбэл та нарт үзүүлэхэд та ийм дүрстэй. Баг нь бол энэ талуу таарсан. За дээрээ бол дөрөв өчтөн ингээд. За хээ уулзыг нанар яарал ийм гоё. Өглөө ийм гэрсэрнэ гэдэг л ямар гоё байхаа гэж би бас удаа бодож байна. За тэгээд энэ ч одоо яг л Монгол гэр ямар байх хэвээр. Тэрийг хамгийн өрөөс маягаар ингээд гоё зохион байгуулалт хийсэн байна. За амрагчдын байрыг харц үзүүлээ. За ийм чин өрөөтэй. Хандлахны артай. Ийм нэг хороо байна. За энд бас нэг юм өрмөц тэрэг байна. 1905 онд хойноос орж ирсэн гэж байгаа. За бурад дахны дээр дөрвөлсөлт бүтээл байна. За Монгол хаад амралтын газар одоо урт хэсэгтэй буюу уулын ар дээр энэ бяцлаглыг одоо буддын дугуй барьсан байгаа нь үнэхээр өргөн санагдаж байна.
ланжаар Монгол тооцож байна. За ингээд энэ мөргөлийн цаа сүмтэй хүмүүс энэ дээр ирээд ингээд мөргөж бясалгаж болох юм байна. За эндээс ингээд Монгол хад амралтын газар ингэж харагдаж байна. За цаана эзааны морь төшөө. Тэгэд ийм гоё газрыг та нарт санал болгож байна. За амралтын газрын жирийн гэр ямар байгааг та бүхэнд бас үзүүлье. За юм хээтэй. Ийм авсархан жижигхэн өрөө байна. Ширээ. Хамартай ширээтэй хоёр ортой. За тэгэд гэр дотроос бол ийм сайхан тал харагдах юм байна. За тэгээд тоон нь хээтэй. Ийм гэр байна. За оройны хоолнд гурилтай шүл ирлээ. Төрүүлж ирсэн. За тэгээд ийм одоо Монгол маягийн амралтын газрууд ирж байгаа бүх жуулчид нэг юм анхааралмаа санагдаг дандаа. За юуны төрөнд Монгол хүн бол заавал өөрийнхөө аягтайгаа аялна гэдгийг одоо энэ ёсоо бол бүгдээ сэрэх хэрэгтэй. За нэгт ягаад гэвэл олон нийтийн газрын аяг тавг хэрэглэх бол их буруу байдаг. Тийм учраас өөрийн аягтаа өөрийн халбах сэрээтэй савтаа явах бол энэ бол Монгол хүний тэргүүн одоо ёс мөн шүү. За хоёрт ягаад энэ заавал өөрийн аяг савтаа явах хэрэгтэй гэхээр одоо Монголд бол одоо Монгол нутаг бол одоо ус бол нандин эрдэн. Тэгээд амралт бид нар юу гэдэг нь барууны орон шиг одоо энэ аяг тавг угаасан элдв усаа ингээд гол руугаа цутгадаг тийм хүмүүс бол биш болохоор манай энэ ус бол маш их хэмжээгээр ийм одоо энгийн зүйлд бол зарцуулагддаг. Одоо олон хүмүүс аяг тавг нь угааж цэвэрлэгээс ахуулаад тэгэхээр одоо өөрийн аягтай хэрэг явж явах юм бол тухайн газар ажиллаж байгаа бидний аах, эгч, аав, ээж, эмээ, өвөө, дүүнер шиг хүмүүст ажил багуулна. А дээрэс нь ариун цэврийн хувьд, эрүүл мэндийн хувьд бол хамгийн зөв байх нь шүү. За энэ амралтын газар хэрэг та нар шүн ингээд одод ширтмээ санагдах юм бол ингээд яг хой зүгт эзэн хааны морьтой хөшөө гэдэг ийм гоё гэрэлтэй харагдах юм байна. За бид нэр ингээд хотоос хөдөө салхинд гарахад хамгийн гол одоо хэрэгтэй зүйл бол мэдээж гал байдаг. Тэгээ Монгол гэртээ хоноо сайхан галаа төлөө суугаад ингээд ийм галын илч дулааныг мэдрэх бол ялангуяа ийм намрын сэрүүн өдрүүд, өвлийн өдрүүд бол одоо маш хэрэгтэй байдаг. Тэгээ орон сууцнд амьдардаг хүмүүс бол энэ галын илч гэж ямар сайхан байдгийг ихэнх тохиолдолд мартсан байдаг. За ингээд орой галаа төлөөд энэ ч амраад маргааш өглөө энэ ч ямар байгааг та нарт бичлэгээр үзүүлье. Сайхан. Сонжин болдгийн Монгол хад амралтын газар сэрэхэд одоо нар нүүрлэн ингээд тусч байна. Тэгэхээр дундшаар цаг бол нэг 10:30 мөч хавцаа болж байгаа. За юм ягаан гист хонлоо. За энэ нэг юм цуух бол их гоё халт юм байна. За тэгээд гэрээсээ гарахад сайхан байгаль огтхон байна. За тэгээд морь төшөө ингэж харагдана явлаа.